За 21 оноос хойш өнөөдөр хүртэл ингээд 5 дахь жилдээ клубийнхаа үйл ажиллагааг явуулж байна. За тэгээд хүүхдүүд маань ер нь энэ клубийнхаа үйл ажиллагаанд үнэхээр дуртай. Тэгээд энэ хүүхдүүдээс маш их урмыг авдаг. За эхнээсээ одоо клубын маань төгсөөд гарсан хүүхдүүдээс эхнээсээ үр дүнгээ үзүүлээд явж байгаа хүүхдүүд байгаа. За очисон газараа орсон сургуультай бусдыгаа түүчилээд оюутны холбоогоо манлайлаад за үзэл бодлоо илэрхийлээд сургуулийнхаа үйл ажиллагаанд хамтраад оролцоод ингээд явж байгаа гишүүд бол байгаа. За тэгээд тэднийг хараад зорилго маань эхнээсээ биелж байна гэд багш хүний хувьд бол баярлж талархаж суудаг. Мөн одоо энэ хүүхдүүдийнхаа одоо юу бодож, юу сэтгэл дундуур байна, яах хүсэл эрмэлзэлтэй байна гэдгийг одоо мэдхийн тулд би клуб дээрээ бас юм бэлтгэлийн уралдаанууд их зохион байгуулдаг л та. Эмүүжин зохиолчийн одоо гаргасан үндсэн үлгэр гэдэг номыг бид нар бас гарын авалгаа болгож ашигладаг. Тэгээ үндсэн үлгэр гэдэг нэртэй бэлтгэлийн уралдааныг одоо жил болгон сургууль дээрээ зохион байгуулад за энэ дээр яг хүүхдүүд өөрсдөө тулгамдаад байгаа асуудлуудыг за хөндөж ингэж илтгэл тавьдаг. За тэгээд тэндээс хүүхдүүд маань ийм бодол санаатай байдгийн байна гэдэг зүйлийг олж мэдээ түүн дээр нь одоо ажилтдаг.